Экосуг телевизээс бэлтгэдэг эко үйлдвэрлэлээ бүтээгдэхүүн нэвтрүүлгийн баг энэ удаагийн дугаараа Ховд аймгийн Жаргалант сумаас хүргэж байна. Ховд аймагт өрхийн үйлдвэрлэл ихээхэн хөгжиж, орон нутгийн иргэдийн хүнсний хэрэгцээг хангаад зогсохгүй. Бусад аймаг, сумд хотын иргэдийн хэрэглээг тодорхой хэмжээнд хангаж байгаа нь жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжин өргөжүүлэхэд ихээхэн хувь нэмрээ оруулж байгаа юм. Ингээд цэвэр эко бүтээгдэхүүнийг хэрхэн үйлдвэрлэж байгаа талаар хамтдаа сонирхцгоё. За одоо ингэж малчтын гар дээрээс бид нэр үндсэндээ арц аваад эсклааданд бас ингэж хөлдөөгчөнд оруулж нөөцлөдөг байгаа. За ингээд үндсэндээ энэ хөрөгчөнд нэг 500 кг арц үндсэндээ нөөцлөгдөж байна. Өнөөдрийн байдлаар арцаа 2500-аар малчтын гар дээрээс авч байгаа. За ингээд нөөцлсөн арцаа ингэж гисгээгээд дараагийн шат руу ордог. За ингээд арц гислээ. Гисгээс арцаа шууд ингээд арцынхаа ут руу үндсэндээ хийж шахалтанд оруулдаг. За ингээд шахсан арцаа тав руу хийгээд энэ жоохон акулан байна. Акулан байх юм бол жоохон сүү хийж өгнө. Зөөлрүүлэхийн хэрэгтэй. Үндсэндээ 10 кг арцанд бол нэг 2 кг сахар хийгдэж байгаа. Арсны бас гашуун амтайхан байдлаас болж сахарыг бол бас хийдэг, тааруулж. За ингээд үндсэндээ арц хийгээд ингээд сайхан шахахад бэлэн болсон байгаа. Тэгээд одоо энэ зуурсан арцаа энэ шахуурганд хийгээд энийгээр ингээд шахдаг юм аа. Тэгээд энэ шахуурга өдөрт нэг 200 кг хорхоо харуулыг бол үйлдвэрлэх хүчин чадалтай. Өнөөдөр манайх өдрийн байдлаар бол нэг 40 кг-ыг үндсэндээ үйлдвэрлэж байгаа. За ингээд ааруулаа шахуурганд хийж үзүүлье.
За одоо ингэ шахсан ааруулаа үндсэндээ аваачаад хатуулганда хийж хатана. За энэ бол хатаалганы хүлэмж. Энэ хүлэмжинд өдөр нь шахаад үндсэндээ оройн одоо сэрүүн газар хадгалах юм зорилттой. Өдөрт бол нар их бас туссан үед бол дэндүү их нар татдаг. Тэр үед нь сүйдэртэй газар руу оруулж үндсэндээ наранд л ааруулаа болж өгвөл нэг хатаахгүй тийм л зорилготой байгаа. Наранд арсан ааруул гашуун болдог. Мөн бас эсгэлэн болдог. Нарны амт ордог гэх жишээтэй. Ер нь цагаан идэг бол наранд гарах тийм сайн биш. За ааруул маань хатахаар ийм даавуу утанд одоо савлдаг байгаа. Даавуу утанд савлснаар дахиж эргэж одоо энэ нойтон болохгүй яг энэ хатсан хивээ барьдаг юм ингээд. Нойтов дээр ааруулыг бол хөлдөөгшөнд бас хадгалах боломжтой. Ийм торон дээр үндсэндээ ааруул хатаадгийн учир нь доор дээрээсээ жигд хатж өгдөг учраас ийм тороор ааруулынхаа хатаагуурыг хийсэн байгаа. За ингээд хатаасан ааруулаа хөлдөөгшөнд ингээд бас сэрүүцүүлэгчт нь хийчдэг. Одоо ингээд шууд хатсан ааруулыг бол шууд савлгаанд оруулаад. Энэ бол сайхан хатсан байна. Хэвийн хэмжээнд хадгалсан. За ингээд энэ ховд амтд ааруул гээд манай компани одоо 500 г-ын савлгаа. Энд бол 500 г ааруулыг савлаад одоо ард иргэдтэй үйлчлж байна. Хорхоо ааруул нь удаан хугацаагаар амт чанараа хадгалдаг уурагт сүүн бүтээгдэхүүнээс гадна уураг, тос, С, Д, В, А аминдимээр баялаг юм. Монголчууд эртнээс зуны цагт зөвхөн цагаан эдэгээр хооллож, нөөцлсөн айраг, хоормог, шар цагаан дос, ааруул хуруудаа өвөл хаврын улиралд хэрэглэж ирсэн нь тохиолдлын бус юм. Цагаан эдэг инхүү ухаалгаар жилийн турш хэрэглэж байсан тэр үед монголчуудын дунд хоол боловсруулах болон бусад дотор эрхтнүүдэд одоогийнх шиг шин нэрийн өвчнүүдэд нэрвэгдэж байсангүй. Энэ нь цагаан эдэний эмчилгээ, соёлын шин чанартаагаас гадна тэдгээрийн бусад төрлийн хүнсний зүйлтэй зохицож, биеийн эсэргүүцлийг сайжруулан дархалж байдагтай холбоотой юм.
За сая одоо бас миний хийж байгаа аруулыг одоо бас үзэж харсан. Тэгэхээр урд өмнө бол би Аранга аймгийн Чулуут сумаас аруулаа Улаанбаатар хотоор дамжуулж 2 тонн гаруйтай аруул татдаг байсан хорхоо аруул. Гэтэл нодлонгоос хойшоо бас янз бүрийн сургалтанд хамрагдаж өөрөө бас энэ бүхнийг хийдэг, бүтээдэг болж үндсэндээ өөрөө одоо бүх одоо энэ сайхан дөрвөлж аруулаа, хорхоо аруулаа ингэж хийж одоо ингэж үйлдвэрлэж байгаа. Ингээд сая одоо тэр хөлдөөгшөнд нөөцлсөн арцаараа би бас энэ бор аруулаа бас өөрөө хийж байгаа, хорхоо аруул хийж байгаа. Чихэртэй бор аруул хийх ийм зорилго тавьж ажиллаж байна. Тэгээд энэ зун бас их сэрүүхэн зун болж байгаа учраас цагаан эдэний үйлдвэрлэл явуулах бас их тохиромжтой, их боломжтой байна гэж үзэж байгаа. Тэгээд би 2000 оноос хойш үндсэндээ энэ сүүс бүтээгдэхүүний чиглэлээр цагаан эдэний 8 эрхэлж ирсэн. 13 дахь жилдээ ажиллаж байгаа. Сүүлийн 3-4 жилд компани байгуулж ажилласан. Сүүлийн 3-4 жилд Улаанбаатар хотно намрын ногоо өдрүүдэд энэ одоо бүтээгдэхүүнээ аваач сурталчлах, одоо зарах, ард түмэнд одоо ориг бүтээгдэхүүн гэж юу байхыг одоо мэдрүүлэх зорилгоор би ингэж Улаанбаатарт одоо үйлчлэгээ үзүүлгээ. Бас Улаанбаатараар зогсохгүй Улаанбаатар хотын шонхор зах, Нарантуул захт бол бүтээгдэхүүнээ нийлүүлдэг, тэднээс авах зүйлээ бас авч солилцоо хийдэг. Говьалтай аймагт бол салбар дэлгүүр ажиллуулж байгаа. Говьалтай аймгийнхаа ард иргэдэд жил болгон одоо говьалтай түншлэлд оролцож энэ сайхан одоо ховдынхаа идээг л бас олон түмэнд их сурталчилж явдаг их ийм л одоо үйлчлэгч байгаа. Тэгээд манайдаар ганцхан цагаан идэ одоо зараа зогсохгүй энэ манай Ховд аймгийн Булган сумын зөгийн бал одоо улсынхаа хэмжээнд алдартай ийм ориг зөгийн бал байдаг. Энэ зөгийн балыг би бас авч ингэж зардаг. Энэ одоо ингээд харахад бас хараа дандашгүй ориг зөгийн бал бол урд өмнө бол би сэлэнгийн бал зардаг байсан. Нодлонгоос хойш одоо булганы бал зардаг болсон. Тэгээд одоо энийгээр ингээд хорхоо аруулаас савлгаанд оруулсан байна. Говьалтай аймгийн одоо сүлхрийн гурал гээд 10 жилд нэг удаа ургадаг ийм эмчилгээний журмаар хэрэгэлдэг одоо бөөр давсгны өрөөсөл талд маш сайн илэг цөсөнд маш сайн одоо эмчилгээний гурал байдаг. Одоо энэ манадаар 30 мянган төгрөгөөр 1 кг худалдаанд гарч байгаа. Энийг ингээд савлгаанд оруулсан байна. Мөн одоо малчтын манай Ховд аймгийн Зэрэг сумын малчин одоо энэ өхрийнхаа борцыг, ямааныхаа борцыг ингээд нүдээд 1 кг-ын 30 мянган төгрөгөөр үнэлээд ингээд савлгаанд 300 г-аар одоо ингээд бэлдэж одоо бид бүхэнд бас нийлүүлэлт хийж байгаа. Ингээд Ховд аймгийн одоо хөх тарианы гуралгаас бас сайхан үнэртэй амттай ийм алдартай гурал байдаг. 1 кг-ын савлгаанд оруулсан байгаа. Тэгээд зөөхний шат усыг одоо хайлуулад энд савлсан байна. Манай Ховдод одоо бусад аймагуудаас ялгагдах онцлогтой одоо зүйл юу вэ гэвэл одоо энэ айраг бүрсэн айргийнхаа одоо шар тосыг бид бүхэн бас ингээд савлгаанд оруулаад ингээд ард түмэндээ бас худалдаалдагаараа бусад аймагуудаас их ялгаатай байдаг юм аа. Тэгээд манай Ховдын идэ бол ер нь л их өнгөлөг, их сайхан тостой, оргиороо одоо болоод ерөөсөн цагаан идэнд бол хулах идэ гэж ер нь байхгүй. Яг л ориг бүтээгдэхүүн бол өнөөдөр одоо худалдаанд гарч байна. Хоошдож ирнэ энэ одоо байдлаараа бид бүхэн цагаан идэгээ бас сайхан оргиор нь үйлдвэрлэх болно. Ингээд хоошд миний бас тавьсан зорилго гэж байгаа. Би мэрэгчлээсээ илүү одоо цагаан идэ зарах энэ чиглэлд бол их илүү их дадсан өөрөө малчин айлын хөөхд. Тэгэхээр цагаан идэ нэг төрөл бүрийг би боловсруулдаг. Бяцлаг шахад хэдэн литр сүүнээс хичнээн бяцлаг унах уу гэдгийг хүртэл тооцоолж шахдаг үндсэндээ одоо ингээд бүх төрлийн цагаан идэгээр ард түмэндээ өөрчлөлт бол бэлэн байгаамаа. Тэгээд бас орон байрны асуудал бас жоохон тиймэрхүү байгаа. Байр савны асуудал ямар ч байсныг байр савтаа болъё гэсэн зорилго тавьж байгаа. Энэ жил одоо орон нутгийн төсөл хамрагдсан 70 мянган төгрөгийн төсөл бичсэн байгаа. Орон нутг ямар ч байсан 50-аас 70 мянган төгрөгийн хооронд төсөл өгчих юм бол би өөрийн гэсэн үйлдвэрийн байртай, өөрийн гэсэн одоо бөөний дэлгүүртэй ийм одоо үйлчлэгээ явуулах ажлын байрыг бол нэмэгдүүлье гэсэн зорилготой ажиллаж байгаа. Манай компани одоогоор 4 албан ёсны 4 ажилчинтай боловч би одоо олон малчтаас олон хүмүүсийн цагаан идэ өөртөө нийлүүлж одоо жил гихтэл энэ бор аруулыг 3 тонн гаруйг би
малчтаас авч одоо цааш нь зах зээл гаргадаг. Хорхон харуул гихтэл одоо өөрөө 2 тонн гарвыг үйлдвэрлэдэг, өшөө нэмэгдүүлэх зорилготой байгаа. Тэгэхээр олон малчтын үр хүүхдийг би бас ундалж олж олон хүнийг одоо ажлын байраар хангаж байгаа. Олон одоо оюутнуудыг сургалтын төлбөрт бас нэмэр болж байгаа гэдэг утгаараа миний ажлын байр бол их далаацтай олон хүнийг хамруулсан байдгийм аа. За ингээ манай Ховд аймагт одоо тансаг жуус, ховд жуус гэдэг 2 чацарганы юм жуус одоо хоршоол ажилладаг. Ингээ тансаг жуус одоо үндсэндээ би өнөөдөр худалдаанд зарж байна. Энийг бөөний үн 3500-аар аваад 4000 төгрөгөөр би зарж байгаа. 5 одоо энэ 500 грамын савлгаатай тэгээд 5 литр усанд найруулж уудаг зорилттой сахар хийгээгүй яг оргиороо одоо ингээд өтгөрүүлсэн жуус ингэж одоо худалдаалагдчих байгаа. Тэгээд энэ арц одоо сая тэр малчтаас одоо үндсэндээ орж ирж байгаа арцыг би тэр нөөцлөд одоо юусэн байгаа. Одоо энэ яг хэдхэн минутын өмнө одоо малчтаас орж ирсэн арц одоо ингээд байж байна. Ингээд арцыг арц чигээр нь зарах юм бол 2500-аар аваад 3500 ааруул хийх юм бол одоо ингээд аваач шахаад үндсэндээ хонуулаа шар шивсээ гаргачааж ааруулыг хийдэг. Ийм л одоо үйл ажиллагаагаар үндсэндээ явагдаж байна. Манай энэ удаагийн дугаар үүгээр өндөрлөж байна. Үзэгч таач бас эко шошготой бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, худалдаалдаг, эсвэл байгаль дэлхийдээ хор нөлөөгүй шинэ техник технологи нэвтрүүлсэн бол бидэнтэй холбогдож үзэгчдэд өөрсдийгөө танилцуулаарай.